Сангийн тэр төрүүчийн нөгөө эмнэлгийн байрны юг бас би судалж өссөн. Ягаад төсөв төртөг нэмэгдсэн мэгвэл хагалгааны 2 өрөөний яралтай болон төлөвлөгөө хагалгааны өрөөний вакуумжуулалтаар нэмэгдсэн байна. Дараа нь яралтай тусламжуул сэхэний тасах хагалгааны дараах юунуудын өгчлөлтөр гшийн юутай холбоотой хагалгааны дотортлын угаалгын тэртэй холбоотой төсөв нэмэгдсэн байна. Энийг бид нар шалгуулсан бас. Тийм учраас энэ одоо эмнэлгийн баруун алслаг цаймыг анхаарч үзэхгүй бол сая нэг одоо өвчтөн наашаа тэвэлдэ гарч ирсэн хүнд өвчтөн. Тэр хагалгааны өрөөний одоогийн байгаа эмнэлгийн нөгөө газар хөдлөлтөөр хан бүр цуурдсан нэг талаас нь төсчихсэн ийм хүнд байдалтай. Тийм учраас энэ зам чухал байна уу, эмнэлэг чухал байна уу гэдгээр бас зам дээр их хэмжээний хөрөнгө тавих юм. Энэ 26 оны бас юун дээр эрүүл мэндийн салбарт нийт одоо хөрөнгө оруулалтын дотоод нийт төгдөө харьцуулахад 3% тавьсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо 6-7% гэдэг. Тийм ч энэ дэр та бүгд онцгой анхаарч өгөөш. Би бол тасгийн эрхлэгч эмнэлгийн дарга бүр эмч хийж ясны хувьд би 100 жинг очиод бас хүнд хагалгаанд ордог тэнд. Энэ дэр нэг анхаарч өгөөш. Бид нар сая их налгсын нэг 17 эмчийг наашаа явуулахгүйгээр тэнд хагалгаа хийдэг гэсэн чинь танай өрөө хагалгааны шаардлагагүй очиог. Нүдний эмчнэр мөдлөх очиог. Хүндрэл гардаг юм асуудлууд байж байгаа. Энэ дэр нэг анхаарч үзээрэй. Сайд бас энэ дэр нэг онцгой анхаарна уу гэдэг хэлээ. Нөгөө талаар энэ эрүүл мэндийн даатгалтын оронтой бүтц оронтойг шинжлэхгүй эрүүл мэндийн даатгалын эрх газарт ачаал өгч байна. За яг баталсан оронтойгоор байвал жишээлбэл тасгийн эрх шиг 5 ор гэх юм уу. Эмчилэгч юмч 10 ор юм 15 ор гэдээ баталж өгөхгүй л одоо үзэмжээр олон эмч яачдаг. Тэр тасагт 6-7 эмч ажиллаж яадаг. 50 ортой тасагт. Гэх мэт одооны сонгогдол хийх асуудлыг бас эмнэлэг өтөр тодорхой зааж өгөхгүй л бас болохгүй асуудал байж байгаа. Хүний нөөц гэхэд одоо 2-3-аараа байдаг ч юм уу. Жолоочноор мөнгө туслах ажилтнанд даргын зөвлөх менежер зөндөө ирнэ. Илүү оронтой байх нь байж байгаа. Энэ юу вэ? Эрүүл мэнд яамны хяналт шалгалт султай холбоотой дураараа энэ оронтойг өөрсдөө мэднэ гэдгээр ингээд эцэстээ бүр төсөвт одоо хүндрэл учруулж штэ. Энэ дээр тавд онцгой гарахгүй болохгүй нэрнэ. Дараагийн асуудал энэ эмийн тендерийн асуудал байж байгаа. Одоо эрүүл мэндийн тусламжлалын хөргөж өгч байгаа эмийн тендерийн асуудал дээр би 1 минут нэмээд авчих настарга. Улирал борон хөргөж өгөх ёстой байсан За хариулах юу? Нэмэлт 1 минут. За байсан гишүүн нэмэлт 1 минут. Улирал болон хөргөж өгөх ёстой юм одоо хадгалах юм өөртөө жилийн эмийг тендер авчаад нэмэс өгөргөд өгчдөг. Тэгээд эмийн хугацаа болон чанар алддаг тийм асуудал байж байгаа. Тийм ч бас энэ эмийн тендерийн асуудал дээр бас онцгой анхаарал тендерийн гэрээ хийхдээ одоо баталгаал хугацаанд хөргөж өгөх тийм төлөв бүх асуудлыг тусахгүй л өнөхөр эрүүл мэндийн салбарт бол асуудлууд байж байгаа. Дараа нь энэ эмнэлгийн одоо хот хөлөөч гэсэн одоо цайлд нэмэгдэг. Одоо бүгдийн сонгогдоо ичүүл зарим одоо эмчнэрээ сонгогдоо ичүүл сүлэгчнээ ачаал нь улам хөндөрнэ. Яг тодорхой хэмжээний харж байгаа эрүүл мэндийн яам одоо очиж байгаа юун дээр нийл байна? Захиргаа талд нь олон болцсон байна уу? 2-3 даргатай болцсон байна уу? Хүний нөөц одоо сувилахын албаа нэмэгдсэн байна уу? Захиргаа талдаа нэмэгдээд байгаа шүү дээ энэ чинь. Яг нь зарим дасгтай зүмжээрээ нэмждэг оронтойг нэмдэг. Оронтой багтаах нь За сайд хариулах уу? Чимүрэн сайд. За тэгээд Сангийн. За 9 дугаар микрофон. Бисэн гишүүн асуултанд хариулъя. Сангийн амтлагч жаргал. Тэгэхээр түрүүний нэгдсэн эмнэлгийн барилга яг адилхан гүйцэтгэлээр хийсэн тайлбартай бид нар
Төсөв төртгийн нэмэгдлийн магадлал болон аудитын дүгнэлтээр энэ хөрөнгө оруулалтыг бол бид нар нэмээд өгсөн. За одоо энэ тариф цалингийн 3 тэрбум бол 3 дахь удаагийн нэмэгдэл байгаа. Тэгэхээр хэдийгээр магадлалын ерхий дүгнэлт гараад барилга хотын хуралдааны сайдаас ирсэн ч гэсэн бид нар төсөв талаасаа хөрөнгө оруулалт талаасаа нэлээд өндөр дээрээс нь эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас хөндлөнгийн одоо шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг барилгын яамд хөргүүлчихсэн байгаа. За хэрвээ хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гараад ирэх юм бол бид нар их хурлын тогтоолын дагуу 26 оны төсвийн төсөлд тусгах бодлого гарч байгаа. За сайд хариулах уу? Чимүрэн сайд. За бэсэг шүү. Тэгээд одоо ерөн альва гүйцэтгэл үр дүн нэг юм тооцдог KPI гэж яриад байгаа тий. Үр дүн тулгуурсан ийм үйл ажиллагаануудыг явуулдаг байх тал дээр хэдүүлээ бас одоо их хурл дээр байнгын хороо дээр нэлээд нягт нямбаа ажиллая. Их хурлын гишүүдийн бидний бас нэг том одоо үүрэг бол одоо төсөө баталсан төсөө хянах нэг том үүрэг байгаа учраас энэ хяналтын үйл ажиллагааг нэлээд тийм яг тухайн төсөвтэй холбоотой гарч байгаа зүйлүүдээр хийхэд эрүүл мэндийн яамнаас нээлттэй бүх тоо баримтуудын үгүйг явцыг танилцуулах. Би одоо эрүүл мэндийн сайд болоод яг 13 хоног дээр явж байна. Сая энэ бүтээн байгуулалттай холбоотой тусгайлсан нэгж гаргахаар одоо ажиллаж байгаа маа. Тэгээд бүх үйл ажиллагаатай холбоотой зүйлүүд